예, 부테레 셈베사노. За сайн байцгаана уу? 오늘도 만나 뵙게 돼서 반갑습니다. За өнөөдөр бас та бүхэнтэй уулзж байгаадаа их баяртай байна. 예, 사실 오늘은 저도 여러분과 같은 자리에서 하나님이 어떤 말씀을 주실까 기대하는 마음으로 올 계획이었는데. За яг үнэндээ өнөөдөр би ч гэсэндээ та бүхэнтэй ижилхэн тиймээ байр суурьнд суугаад бас та бүхний суудал дээрээ суугаад их сайхан үг сонсоод бас хүчийг олж авъя да гэж бодоод байж исэн. 아쉽게도 하나님께서 그 은혜의 기회는 다음으로 미루셨습니다. Гэтэ одоо харамсалтай нь юу вэ гэхээр бурхны өгөх гэж байсан тэр нэгүслийн боломжийг бас бурхан дараа нь гэж хойшлуулсан юм шиг байна. 근데 하나님께서는 꼭 때에 맞게 또 합당한 은혜를 주시는 분임에 분명합니다. За гэхдээ бурхан маань яг тохирсон цаг хугацаанд нь яг тохирсон нэгүслийг өгдөгөө гэдг нь гарцаагүй шүү дээ, тийм ээ. 또 우리가 일주일 뒤에 그룹 집회를 앞두고 있잖아요. За тэгээд бас бид бүхэн 7 хоногийн дараанаас ахуулаад дараа 7 хоногоос бүгдээрээ группүүдийнхаа семинаруудыг хийн. 또 어떤 의미에서는 그 마음을 더 잘 모을 수 있는 기회로 허락해 주셨다 생각합니다. За тийм учраас нэг талаасаа харах юм бол бид бүхний зүрх сэтгэлийг бас илүү нэгтгэсэн, нэг болгосон тийм цаг хугацааг зөвшөөрж байгаа юм болов уу гэж бодогдож байна. 오늘 그룹별 전도 집회 계획에 대한 내용도 자세히 듣고요. Тэр өнөөдөр ч гэсэндээ би бас группийн семинараа яг хэрхэн яаж явуулахаар төлөвлөж байгаа вэ гэдгийг бас наривчлсан талаар нь сонссон. 그리고 그것을 준비하는 형제 자매님들의 간증도 들으면서 За тэгээд түүндээ бэлдэж байгаа бас тэр ахын дүүсийн гэрчлэлийг сонсоод 한 마음 한 뜻으로 기도 가운데 집회가 준비되는 시간이 되면 좋겠습니다. үнэхээр яг нэг зүрх сэтгэлээр тийм ээ хамтдаа энэ семинартаа бэлдсэн тийм цаг хугацаа байгаасай гэж хүсэж байна. 또 다음에 분명 특별 집회로 또 특별한 말씀으로 여러분들에게 하나님께서 허락해 주실 것이라 생각합니다. За тэгээд дараагийн удаа бас онцгой семинарын үг ч юм уу эсвэл онцгой бас тийм нөхөрлийн үгийг та бүхэнд бурхан зөвшөөрөх байхаа гэж бодож байна. 그래서 오늘은 아쉬운 마음은 좀 뒤로 하고 이제 그룹별 집회를 생각하면서 오늘 하루 함께 교제했으면 좋겠습니다. За тийм учраас өнөөдөр та бүхэн маань харамсаж байгаа тэр сэтгэлээ түр хойшлуулад яавал энэ группийн семинарт би нэгдэж нэг сэтгэлээр оролцох вэ гэдгийг бас бодолцонгоо үгээ сонсоод нөхөрлөөсэй гэж хүсье. 예, 함께 기도하겠습니다. За залбираад эхлүүлье. 사랑과 은혜가 충만하신 하나님 아버지 감사합니다. Хайр нэгүслэр бялхам дүүрэн байдаг бурхан минь танд баярлалаа. 저희를 세상의 많은 사람 중에서 먼저 구원해 주시고 Эзэн та биднийг дэлхийн ертөнцийн тэр олон хүмүүсийн дундаас төрүүлээд аварсан билээ. 주님의 몸된 교회 안에 거할 수 있도록 인도하여 주시고 Бас эзэн та өөрийн бий болсон чуулган дотроо бид бүхнийг байлгаж 마지막 시대에 복음의 일꾼, 복음의 군사로 사용하여 주심을 감사드립니다. төгсгөлийн цаг үед чуулганы ажилчин бас сайн мэдээний цэргүүд болгон бид бүхнийг энэ газар руу удирдан чиглүүлсэнтэй талархаж байна. 우리가 구원받을 때 주님께서 기뻐하셨던 것처럼 또 다른 영혼이 구원받는 것을 기뻐하시는 줄을 저희가 믿고 기도합니다. Бид бүхэн аврагдах үед эзэн та тэгтлээ их баярлаж байсан шиг бид бүхнээр дамжуулаад өөр дахин нэг сүнс аврагдах үед маш их баярлгаа гэдэгт бид бүхэн итгэн бас залбирч байгаа үлээ. 이 세상에 사는 것이 주님을 기쁘시게 하는 일을 하기 위한 것임을 잊지 않도록 도와주시고 Энэ дэлхий дээр амьдарч байгаа бүхий л амьдрал маань бүхий л цаг хугацаа маань зөвхөн эзэн таныг баярлуулж эзэн танд таалагдахын төлөөх гэдгийг бид бүхэн санангаа амьдрч чадхаар та туслаарай. 한 영혼이라도 더 구원받는 일에 마음과 힘을 다해서 살아갈 수 있도록 인도하여 주옵소서. Нэг сүнс жолтгоо аврагдах тэрхүү ажлын төлөө бид бүхэн зүрхсэтгэлээ зориулаад бас хичээл зүтгэлтэйгээр амьдрч чадхад та тусалж удирдаарай. 무엇보다 우리의 사랑하는 가족들 꼭 구원의 은혜를 허락해 주시고 Бас юу юунаас илүү хайртай гэр бүлийнхэн маань аврагдаж чадхаар та нэгүслийн боломжийг олгоорой. 한 믿음과 한 소망 가운데 살아갈 수 있도록 은혜를 베풀어 주시옵소서. Бас нэг итгэл, нэг найдвартай болоод хамтдаа Диваачингийн найдвартайгаар амьдрч чадхаар та тусалж удирдаарай. 또 함께 준비하고 있는 그룹 집회 가운데 하나님께서 선하신 손길로 함께하여 주옵소서. Бас хамтдаа бэлдэж байгаа группийн семинар бүр дээр эзэн таны нэгүслийн мотор хамтдаа оршоосой гэж гуйж байна. 준비하는 과정 가운데 함께해 주시고 Бэлдэж байгаа бүхий л үйл явцтай эзэн та хамт байж 또 전도하는 발걸음마다 함께하여 주옵소서. сайн мэдээ тарааж байгаа бүхий л алхам бүртээ эзэн та хамт байж өгөөрэй. 또 이 시간을 통하여 주님과 같은 마음을 품을 수 있도록 도와주시고 Бас энэхүү цаг хугацаагаар дамжуулаад бид бүхэн эзэн таны зүрхсэглийг яг л адилхан өөртөлж чадхаар та туслаарай. 또 서로를 위해 기도할 수 있는 시간으로 허락하여 주옵소서. Бас би биенийхээ төлөө залбирч чадсан тийм залбирлын цаг хугацаа байхаар та удирдаарай. 우리를 사랑하시는 예수님의 이름으로 기도드립니다. Биднийг хариалдаг Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. Амен. 예, 열왕기하 4장을 보겠습니다. За бүгдээрээ 2 дугаар хаад 4 дугаар бүлгээс олж харцгаая. 열왕기하
2-р хаад 4-р бүлэг. 31절에서 37절의 За 말씀입니다. 4-ийн 31-ээс 37-г дуустал агуулга байгаа. 31절에서 37절. 4-ийн 31-ээс 37. 좀 긴 말씀이지만 내용을 이해하는 차원에서 천천히 함께 읽도록 하겠습니다. За жаахан урт агуулга боловч яг юуны талаарх агуулга вэ гэдгийг ойлгохын тулд бүгдээрээ удаахнаар нэг хамт уншаадахыг. Гихаас тэднээс төрүүлэн явж хөвгүүний нүүрэн дээр таягийг тавьсан боловч чимээ үгүй, тэмдэгч үгүй байв. Иймээс Гихаас Илишатай уулзахаар буцаж ирээд түнд хүү сэрсэнгүй гэв. Илиша гэрт орж ирэхэд харагтун хүү өвчгсөн орон дээр нь хөвтөж байлаа. Ингээд тэр дотогш ороод хоёулахнаа үлдэж араасаа хаалгаа хаагаад эзэнд залбирав. Тэрээр дээшээ очиж хүүхдийн дээр хөвтөн амаа хүүгийн аманд нүдээ хүүгийн нүдэнд гараа хүүгийн гар дээр тавьж хүүгийн дээр сунан хөвтөв. Хүүхдийн бие махбод бүлээн боллоо. Дараа нь Илиша буцаад гэр дотор нааш цаашаа нэг удаа алхсны дараа орон дээрээ гарч хүүгийн дээр сунан хөвтөв. Хүү 7 удаа найтаагаад нүдээ нээлээ. Илиша Гихасыг дуудаад тэр шүнээ эмэгтэйг дууд гэв. Тэрээр тэр эмэгтэйг дуудлаа. Эмэгтэйг түүн дээр орж ирэхэд Илиша хүүгээ ав гэж хэлв. Тэгтэл эмэгтэй дотогш орж түүний хөл дунан газарт доор михийгээд хүүгээ авч гарлаа. 오늘 그룹 집회를 앞두고 수넴 여인의 아들이 다시 살아난 사건을 통해서 전도에 대한 교훈을 받고자 합니다. За өнөөдөр бүгдээрээ дараа 7 хоногт группүүдийн семинар байгаа учраас бас сайн мэдээний семинартай холбоотой энэ хүү шүнэм эмэгтэй хүүг амьлуулсан талаар хэрхэн яаж сайн мэдээнд бид бүхэн гар бие оролцох вэ гэдэг талаар хамтдаа сургамжийг авъя. 하나님의 사람이었던 엘리사 선지자를 도왔던 수넴 여인이 있었습니다. За бурхны хүн байсан бурхны иш үзүүлэгчээр ажилладаг байсан Илиша гэдэг хүний хажуунаас нь тусалж дэмждэг байсан шүнэм эмэгтэйн талаар гарч байна. 자원하는 마음으로 도왔고 За энэ эмэгтэй болохоор сайн дураараа хүссэн сэтгэлээр Илиша тусалдаг байсан. 또 세밀하게 배려하는 마음으로 도왔습니다. За тэгээд бас маш тиймээ чимээгүйхнэр энэ эмэгтэйг энэ хүү Илишаг тиймээ бас цайлья гэсэн сэтгэлээр хажуунаас нь дэмжлэг үзүүлдэг байсан. 그러한 수넴 여인에게 하나님의 축복이 주어졌습니다. За тэгээд ингэж амьдардаг байсан эмэгтэйд бурхны өрөөл бурхны нэгүсэл өгөгдсөн байна. 하나님께서 아들을 주셨습니다. За тэгээд бурхан энэ хүүгүй байсан шүнэм эмэгтэй хүүтэй болгодог шүү дээ. 그런데 아들이 성장하던 어느 날 병이 들어서 죽게 된 겁니다. За гэтэл хүүн өсөж тиймээ том болж байх үедээ өвчин тусаад нас барчихдаг. 수넴 여인은 하나님의 선지자였던 엘리사에게 도움을 청하고자 갑니다. За тэгээ шүнэм эмэгтэй болохоор за хүүн өхмөл байдалд орчихсон байгаа учраас бурхны ажлыг хийдэг байсан энэ иш үзүүлэгч Илиша дээр очиод хүүгийнхээ талаар тусламж гуйдаа гэж явахаар болсон байна. 엘리사는 좋은 게하시를 먼저 그 아이에게 보냅니다. За тэгээд Илиша болохоор өөрийнхөө боол зарц байсан Гихасыг төрүүлээд явуулдаг. 하지만 살아나지 않았습니다. За гэхдээ шүнэм эмэгтэй хүү болохоор ам ороогүй. 엘리사가 그 아이에게 도착합니다. За тэгээд Илиша өөрийн биеэр тэр хүү дээр явж очсон. 그런데 그 아이가 살아났습니다. За гэтэл Илишаг явж очингууд тэр хүү нь ам ордог шүү дээ тийм 그리고 ээ. 엘리사가 그 여인에게 이야기하죠. За тэгээд Илиша тэр эмэгтэйд хэлдэг. 내 아들을 취하라. За хүүгээ аваа гэсэн байна. 37 дээр гарч ийн тийм ээ. 여기 수넴 여인의 병들어 죽게 된 아들은 죄의 병에 들어서 지옥에 가게 되는 모든 영혼들을 모형적으로 보여주는 것이라 교훈받을 수 있습니다. За тэгэхээр өвчин тусаад нас барсан энэ хүүгээр дамжуулаад гим нүглээсээ болоод энэ тамийн шийтгэлийг амсахаас өөр аргагүй байсан тэр гимтнүүдийн сүүдэр нэмаа гэж хэлж болно. 그런데 그 죽어가던 아이가 다시 살아나서 어미의 품에 안겨 있는 모습은요. За гэтэл өвчгсөн байсан тэр хүү ам ороод тэгээд ээжийнхээ ингэрс тэврүүлээстэй байна гэдэг чинь 구원을 받고 하나님의 품에 안겨 있는 한 영혼의 모습을 모형적으로 보여주는 것이라 교훈받을 수 있습니다. за аврагдчихсан бурхны тэр ингэрс тийм ээ бурхны тэврүүлээстэй байгаа тэр аврагдсан нэг сүнсийг илэрхийлж байгаа юм байна гэж ойлгож болно. 우리도 수넴 여인의 아들이 병들어 죽었다가 다시 살아나게 된 것처럼 За бид бүхэн ч гэсэндээ тэр өвчгсөн байсан шүнэм эмэгтэй хүү эргээд ам орсонтой яг ижилхэн. 지금 하나님 앞에 죄로 인해서 죽어 있는 영혼들이 다시 살아나기를 간절히 바라고 계시잖아요. Одоо бурхны өмнө гим нүглээсээ болоод тэр там руу явахаас ч аргагүй байгаа гимтнүүдийг хараад бид бүхэн яг ийхүү ам ороосоо яг ийхүү аврагдаасаа гэсэн чин сэтгэл бид бүхэнд байдаг шүү дээ. 그래서 이 사건의 내용을 통해서 하나님의 구원의 역사에 대해서 생각해 보고 За тийм учраас энэ үйл явдлаар дамжуулаад
дамжуулаад Бурхны явуулж байгаа тэр сайн мэдээний үйл ажиллагааны талаар бас хамтдаа бодож үзье. 어떻게 하면 한 영혼이 살아나는 기쁨을 누릴 수 있는지 우리가 교훈받도록 하겠습니다. За тэгээд бас яг яавал тэр нэг сүнс аврагдаж байгаагийн тэр баяр хөөргийг бид бүхэн мэдрээд тэр баяр хөөргийг бид бүхэн эдлээд амьдрч болох вэ гэдэг талаар хамтдаа сурья. 먼저는 너무나 당연하지만 한 영혼이 구원받는 것은 오직 하나님의 능력에 의해서입니다. За эхлээд хитрхийн мэдээжийн зүйл боловч нэг зүйлийг хэлье. Тэр нь юу вэ гэхээр нэг сүнс гим нүглээсээ аврагдаад Бурхны үгийг сонсоод аврагдаж байна гэдэг чинь зөвхөн Бурхны л хүч чадлаар боломжтой зүйл. 자, 여기 31절에 보면요. За 31-р ишлэлийг харвал 게하시가 저희에 앞서가서 지팡이를 그 아이의 얼굴에 놓았으나라고 되어 있습니다. За Гехаз тэднээс түрүүлэн явж хөвгүүний нүүрэн дээр тайгийг тавьсан боловч чимээч байгаагүй, тэмдэгч байгаагүй гэсэн мэт. 엘리사 선지자는 게하시를 먼저 보내면서 지팡이를 주었습니다. Тэгэхээр Илиша иш үзүүлэгч өөрийнхөө боол зарц болох Гехазыг явуулангаа түүнд өөрийнхөө тайгийг өгөөд явуулсан байна. 지팡이는 하나님의 능력을 의미합니다. За энэ дээр гарч байгаа тайг гэдэг чинь Бурхны хүч чадлыг бэлэгдэж байгаа. 출애굽기 4장에 보면요. За гэтэл 4-р бүлэг дээрээс харвал 하나님께서 모세를 부르실 때 모세는 주저주저하고 있었죠. За Бурхан Мойсег чи миний ажилчин боллоо гэж дуудсан чинь Мойсе эргэлзэж тэнгэлзэл байж исэн шүү 그래서 дээ. 지팡이를 통해서 하나님의 능력을 나타내어 주셨습니다. За тийм учраас Бурхан тайгаар дамжуулаад би яг ийхүү чамаар дамжуулаад ажиллах болно гэдгийг харуулсан. 지팡이를 땅에 던져라. За тэр тайгаа газар тай. 지팡이를 뱀으로 변하게 해주셨죠. Тэгсэн чинь газар таягдсан байгаа тэр тайгийг нь Бурхан могоо болгож өгдөг. 뱀의 끝을 잡아라. За тэгээ могооны сүүлнээс нь бариад ав. 다시 지팡이로 변하게 해주셨습니다. За тэгсэн чинь яг бариад авсан чинь эргээд таяг болдог шүү дээ. 하나님께서는 그 작은 지팡이 하나를 통해서 하나님의 능력의 어떠함을 분명하게 보여주셨던 거예요. Тэгэхээр Бурхан тэр жижигхэн таягаар дамжуулаад яг Бурхан өөрийнх нь хүч чадал ямар вэ? Бурхан өөрөө яаж ажилтдаг вэ гэдгийг Мойсед боддоор харуулж мэдрүүлсэн юм а гэж хэлж болно. 그래서 연약한 모세가 출애굽에 기적을 나타내는 데 쓰임 받잖아요. За тийм учраас хул дорой байсан Мойсе Израилийн ард түмэн Египтээс гарах үед өөрийнхөө хүч чадлаар тийм ээ Бурханы хүч чадлаар тэр сүр хүчийг үзүүлдэг. 그런데 사건마다 지팡이가 이렇게 강조되어서 나오죠. За гэхдээ тэрхүү болж байгаа үйл явдал болгонд энэ таяг дурддагдаж гарсан байдаг шүү дээ тийм ээ. 출애굽에서 그 애굽 땅에서 10가지의 재앙을 나타낼 때에도 За Египтээс гарах үед Бурхан 10 төрлийн гамшигыг үзүүлэх үед ч гэсэндээ ялгаагүй байсан. 지팡이로 하수를 치고 За тэр таягаар тийм ээ голын усыг цохиод 지팡이로 먼지를 치고 за тэгээд тэрхүү таягаараа бас тэрхүү тоос шороог 그리고 цохиж 지팡이를 내어 밀고 за тэгээд таягаа урагшаа сунгаж 그럴 때마다 놀라운 기적이 나타납니다. за таягаараа ямар нэгэн зүйл хийх болгонд л гайхамшигтай эзний ажил явагдаж байсан шүү дээ. 홍해도 모세가 지팡이를 내어 밀 때 갈라졌죠. За улаан тэнгисийн гайхамшиг ч гэсэндээ ялгаагүй Мойсе тэрхүү таягийг улаан тэнгис рүү сунгах үед гайхамшиг бий болсон. 아말렉과의 전쟁에서도 마찬가지였습니다. За түүний дараа Амеликчүүдтэй дайтах үед ч гэсэндээ ялгаагүй байсан. 하나님의 지팡이가 높이 들리면 전쟁에서 승리하고 За Бурхны таяг дээшээ өргөгдөж байх юм бол Бурхны гайхамшигтай ажил явагдаж байсан. 손이 피곤하여 그 지팡이가 땅으로 내려갈 때는 전쟁에서 패하게 되었죠. За харин гарын цуцаадал тийм ээ ядраадал доошоо буух юм бол Израилийн ард түмэн тэрхүү дайнд ялагддаг байсан. 지금 여기에 나타난 지팡이도 하나님의 능력을 의미했던 겁니다. Тэгэхээр одоо энэ дээр гарч байгаа таяг ч гэсэндээ Бурхны хүч чадлыг илэрхийлж байгаа зүйл бахнэ. 엘리사와 게하시에게는 죽은 아이를 살릴 수 있는 능력은 없습니다. Тэр Илиша ч юм уу эсвэл түүний боол зарч байсан Гехазд ч юм уу тэр өвчгсөн байгаа хүүг амь оруулах хүч чадал гэж байхгүй шүү 오직 дээ. 하나님의 능력에 의해서만 그 아이는 살아날 수 있는 겁니다. Зөвхөн Бурхны өөрсдөнд дүүргэж өгөх хүч чадал байсан учраас л тэр хүүхдийг амь оруулсан гэж 그래서 хэлж байна. 엘리사 선지자는 게하시에게 지팡이를 주었던 거예요. За тийм учраас л Илиша Гехазд тийм ээ өөрийнхөө таягийг өгөө тэр газар руу явуулсан байна. 자, 우리도 아무것도 할 수 없는 연약한 존재들입니다. За бид бүхэн ч гэсэндээ ялгаагүй өөрсдийнхөө хүчээр юу ч хийж чадахгүй, юу ч хийхин аргагүй тийм сул дорой хүмүүс. 하지만 하나님의 능력의 손에 붙잡힐 때는 우리를 통해서 하나님의 기적이 나타나는 것이죠. За гэхдээ Бурхны хүч чадлыг нутарт бид өөрсдөө атгагдчих юм бол бид бүхнээр дамжуулаад Бурхны гайхамшиг ил гарч ирэх боломжтой. 다윗의 손에 들려진 작은 돌이 골리앗을 쓰러뜨렸던 것처럼 Нөгөө Давидын гаранд атхаастай байсан тэр жижигхэн тийм ээ дүүгүүртэй чулууж гисэндээ тэр авраг биетэй Голиатыг өхүүлсэн шүү дээ. 삼손의 손에 있는 작은 나귀 턱뼈가 블레셋 사람 1,000명을 죽일 수 있었던 거죠. За Самсоны гарт ч гисэндээ байсан тэр жижигхэн нэг илжигний ирүүний ясаар мянган филист хүний хөнөөсөн байдаг. 삼갈이라는 사사의 손에 들려진 작은 막대기가
600명이나 되는 사람을 죽일 수 있었던 За 것이죠. түүний дараа бас Шамгаар гэдэг хүний гарт байсан тэр тиймээс саваагаар 600 хүний амь насыг хүртэл хөнөөсөн байдаг. 우리는 아주 작은 사람들입니다. За тэгэхээр бид бүхэн бол хитрхи өчүүхэн жижигхэн хүмүүс. 부족하고 연약한 사람들입니다. Маш сул дорой, маш их алдаа дутагдaltaй. 하지만 우리가 하나님의 능력과 함께하면 어떤 기적도 나타낼 수 있는 겁니다. За гэхдээ бид бүхэн бурхны хүч чадалтай хамт байх юм бол ямар ч боломжгүй мэд харагдаж байгаа хүч чадлыг өөрсдөөсөө гаргах боломжтой. 우리의 스스로의 능력으로는 한 사람을 구원받게 할 수 없지만요. Бид бүхэн өөрөө өөрсдийнхөө хүч чадалтал найдаад байх юм бол нэг ширхэг сүнсийг аврагдуулах боломжгүй. 하나님의 능력이 함께할 때 어떤 영혼도 우리는 구원받을 수 있게 하는 겁니다. Гэхдээ бурхны хүчил бид бүхэнтэй л хамт байх юм бол бид бүхэн ямар ч сүнсийг байсан бай аврагдуулах боломжтой. 자, 사도 바울의 고백입니다. За Илж Паулийн үчил байна. 고린도전서 1-р Коринт ном 2장입니다. 1-р Коринт 2. 고린도전서 2장 4절에서 5절 1-р Коринт 2-ын 4-өөс 5 байна. 같이 읽겠습니다. 4-өөс 5 хамт уншия. Үгминч тунхаглалминч мэрэгэн ухааны ятгалгийн үгээр бус. Харин сүнс ба хүчний илэрлэр байсан нь итгэлийгч нь хүмүүний мэрэгэн ухаанд бус. Харин бурхны хүчинд байлгах гиснийх юм. 사도 바울은 하나님을 경외하는 마음 가운데 심히 두려운 마음을 항상 품고 있었습니다. За Илж Паул болохоор бурхнаас эмээдэг хүн байсан учраас түүний дотор ийм айсан, чичирсэн, эмээсэн зүрстгэл дүүрэн байсан байна. 혹시 다른 사람도 За магадгүй өөр бусад хүмүүс ч бай. 자기 자신도 Эсвэл өөрөө ч бай. 사람의 지혜로 자신의 지혜로 어떤 사람이 구원받았다라는 생각을 할까 두려워하고 있었던 겁니다. Тухайн хүмүүсийн мэрэгэн ухаанаар ч юм уу эсвэл өөрөө өөрийнхөө мэрэгэн ухаанаар дамжуулаад аврагдлаа гэж боддог тийм хүмүүс гарч ирэх үедээ гэсэн тийм айсан сэтгэл байсан байна. 사도 바울이 말을 잘해서 구원받은 게 아니라 Тэр Илж Паулийн үг нь уран цэцэн их сайхан байсан учраас тэр хүмүүс аврагдсан юм биш 사도 ээ. 바울이 대단한 성경의 지식을 나타냈기 때문에 구원받은 게 아니라 Эсвэл Илж Паул маш мундаг Библийн мэдлэгтэй хүн байсан учраас тэр хүмүүсийг аврагдуулсан юм биш ээ. 오직 성령의 그 나타나신 능력으로 인해서 구원받았다는 것을 모든 사람이 알기를 원했던 겁니다. За харин зөвхөн ариун сүнсний илэрлээр ариун сүнсний хүч чадал байсан учраас л тэр хүмүүс аврагдсан юм шүү гэдгийг маш олон хүмүүст илчилж хэлхийг хүссэн байна. 자, 이것은 두 가지의 교훈을 우리에게 항상 심어줍니다. За тэгэхээр энэ ч гэсэндээ хоёр төрлийн сургамжийг бид бүхний дотор суулгаж өгдөг. 첫 번째, 한 영혼이 구원받기 위해서는 오직 하나님의 능력이 필요하다는 것. За эхнийх нь юу вэ гэхээр бүхэл бүтэн нэг сүнс аврагдахын тулд зөвхөн бурхны хүч чадал хэрэгтэй гэдгийг. 내가 아니어도, За тэгээ дараа нь би өөрөө биш байсан ч, 내 능력이 아니어도 миний хүч чадал биш байсан ч 하나님은 놀라운 능력을 통해서 그 영혼들을 구원받게 하십니다. бурхан өөрийнхөө гайхамшигтай хүч чадлаар тэр ямар сүнс байсан бэ авралт хүргэнэ гэсэн байна. 그런데 또 중요한 것 하나는요. За өөр бас нэг чухал нэг зүйл байгаа нь юу вэ 이 гэхээр 강하신 하나님, 능력의 하나님이 지금 나와 함께하고 계시다라는 겁니다. за тэр хүч чадалтай тэр агуу бурхан одоо надтай хамт оршин байгаа шүү дээ гэдэг сургамжийг бас авах хэрэгтэй. 우리 모두에게는 하나님의 능력의 지팡이가 주어진 것이라 할 수 있습니다. Тэр бид бүхэнд ч гэсэндээ яг ижилхэн бурхны тэр хүч чадлын таяг өгөгдөөстэй байгаа гэж хэлж байна. 구원받은 성도에게는 하나님의 능력을 나타내실 성령님이 함께하고 계십니다. Аврагдсан бүхий л хүмүүс тэр бурхны хүч чадлыг илчилж харуулах тэр ариун сүнс гэдэг зүйл дотор нь өгөгдсөн байгаа шүү дээ. 그래서 우리는 전도할 때 두려워하지 말아야 됩니다. За тийм учраас бид бүхэн хин нэгэн хүнд сайн мэдээг тарахдаа айгаад үйж болохгүй. 모세가 연약해서 두려워했지만 하나님께서 지팡이를 주심으로 정말 당당하게 바로왕 앞에 나아갈 수 있었잖아요. За Мойсе өөрөө маш сул дорой алдаа дутагдал ихтэй хүн байсан учраас тэр тиймээ Египт рүү явж очихоосоо айж байсан боловч бурхны үгсэн таяг байсан учраас л тэр газар руу ир зоригтойгоор явж очисон байдаг 그 шүү. 많은 이스라엘 백성들 앞에서도요 당당하게 이야기할 수 있었던 Тэр 겁니다. олон Израилийн ард түмний өмнө ч гэсэндээ бурхны үгсэн тэр хүч чадал байсан учраас л ир зоригтойгоор зогсож чадсан. 마찬가지입니다. За тэгэхээр яг л ийм байна. 우리도 모세와 같이 약한 마음이 들 때가 있는데요. За бид бүхэн ч гэсэндээ Мойсетэй ижилх ингээл айж хулж байгаа сул дорой сэтгэлтэй байх үед байдаг. 저는 입이 둔한 자입니다. За миний тиймээ энэ ам маань их модон би модон 저는 이 хэлтэй 많은 хүн. 백성들 앞에 설 자신이 없습니다. Би ийм олон ард түмний өмнө зогсох хүч чадал надад 이 байхгүй. 사람들은 내 말에 전혀 귀 기울이지 않을 겁니다. Энэ хүмүүс юусоо миний хэлж байгаа үгэнд чихээ хандуулахгүй баха. 하나님의 능력의 지팡이가 우리의 손에 들려져 있다는 것을 기억하고 살아가야 될 겁니다. За гэхдээ тэр бурхны хүч чадлын таяг миний гарт ч гисэндээ атгаастай байгаа шүү дээ гэдгийг бид бүхэн мартаж болохгүй. 자, 그런데 이제 게하시와 엘리사의 차이가 있는데 За гэхдээ үргэлжлүүлээд харах юм бол Гехаз болоод Илиша хоёрын ялгаа нь гарч байгаа шүү 분명히 дээ. 게하시의 손에도
지팡이는 들려져 있었고 За гарцаагүй Гехазийн гарт ч гэсэндээ тэр таяг атгаастай л байсан. 엘리사에게도 지팡이가 들려져 있었는데 Илишагийн гарт ч гэсэндээ нөгөө таяг ижилхэн атгаастай л байсан. 게하시가 갔을 때는 아이가 살아나지 않았고 За гэтэл Илиша тэр айл явж гэтэл Гехаз тийм ээ тэр айл явж очисон чинь хүүн амьлаагүй. 엘리사가 갔을 때야 아이가 살아났습니다. За харин Илишаг явж очисон чинь тэр хүү амь орж амьилдаг шүү дээ. 그 차이가 우리 구원받은 사람들 가운데도 일어날 수 있습니다. За тэгэхээр энэ ялгаа ч гэсэндээ аврагдсан Христэд итгэгч хүмүүсийн дотор ч гэсэндээ гарч ирэх боломжтой. 구원받은 우리 모두에게는 하나님의 능력의 지팡이를 갖고 있는데 Аврагдсан бид бүхэн бүгдээрээ л тэр бурхны хүч чадлын таягийг атгахчихсан байгаа. 어떤 사람을 통해서는 하나님의 능력이 나타나고 За гэтэл зарим хүмүүсээр дамжуулаад бүр сайн мэдээний ажил маш хүчтэй явагдаж 어떤 байна. 사람을 통해서는 하나님의 능력이 나타나지 않는 거예요. Гэтэл зарим хүмүүст нь тэр таяг байгаа боловч бурхны үйл ажиллагаа юусоо явагддаггүй. 어떤 사람을 통해서는 전도가 이루어지고 Зарим хүмүүсээр дамжуулаад сайн мэдээний ажил маш хүчтэй явагддаг. 어떤 사람을 통해서는 전도가 이루어지지 않는 겁니다. Харин зарим хүмүүсээр нь дамжуулаад юусоо энэ сайн мэдээний үйл ажиллагаа явагддаггүй. 그 차이를 성경 본문 말씀을 통해서 분명히 우리에게 교훈해 За 주십니다. тэгэхээр тэр ялгааг бид бүхэн сая унсан энэ үндсэн үгээр дамжуулаад бид бүхэн сургамжийг авч байна. 열왕기하 4장 За 2 дугаар хаад 4 рүүгээ эргээд 다시 очие. 돌아가 보죠. 2 дугаар хаад 4. 열왕기하 4장 33절입니다. 2 дугаар хаад 4-ийн 33. 같이 За 읽겠습니다. хамт уншия. Ингээд тэр дотогш ороод хоёулахнаа үлдэж араасаа хаалга хаагаад эзэнд залбирав. 31절에 보면 게하시는 그 집에 들어가자마자 그냥 지팡이를 그 아이의 얼굴에 놓았습니다. За 31-р ишлэлээрээс харах юм бол Гехаз төрүүлж явж очоод тэр айлд ороод зүгээр тэр хөвгүүний нүүрэн дээр таягийг тавилаа гэж гарч байгаа. 그런데 엘리사가 했던 가장 먼저의 행동은 무엇이었습니까? За гэтэл тэр айлд явж оронгуудаа Илишагийн хамгийн түрүүнд хийсэн үйлдэл нь юу вэ? 네, 바로 기도였습니다. Эзэнд хандан залбирлаа 자, гэсэн. 기도는 하나님의 능력을 구하는 방법입니다. Тэгэхээр энэ залбирал гэдэг чинь бурхны хүч чадлыг гуйж байгаа арга. 엘리야 선지자의 놀라운 기적을 알고 계시죠? 네. 엘리야 선지자의 놀라운 기적을 알고 있습니다. За та бүхэн Елия иш үзүүлэгчийн харуулсан тэр гайхамшигтай үйл ажиллагааг мэдж байгаа зү. 우리와 같은 평범한 사람인데 Тэр бид бүхэнтэй л ижилхэн зүгээр л махан биетэй энгийн жирийн хүн байсан. 엘리야가 기도하자 3년 반 동안이나 비가 오지 않고 За гэтэл Елияг залбирах үед 3.5 жилийн туршид тэр газар бороо ороогүй. 엘리야가 다시 기도하자 비가 내렸습니다. За харин эргээд Елия бурханд хандан залбирах үед тэр газар бороо орж эхэлдэг. 우리는 그것이 엘리야의 개인의 능력이 아니라는 걸 잘 알고 있죠. Тэр бид бүхэн тэр үйл явдал бол зүгээр нэг Елия гэдэг хувь хүний хүч чадал биш юм байна гэдгийг сайн мэдж байгаа шүү дээ. 하나님의 능력이었습니다. Тэр бол гарцаагүй бурхны хүч чадал байсан. 천지를 만드시고 천지를 다스리시는 하나님의 능력이 분명합니다. Энэ тэнгэр газрыг бүтээсэн тэнгэр газрыг захирж байгаа тэр бурхны хүч чадал байсан гэдг нь гарцаагүй. 근데 그 능력이 무엇을 통해 За 나타났습니까? гэхдээ тэр хүч чадал юугаар дамжуулаад илэрлээ? 우리와 똑같은 엘리야의 기도를 통해서 나타났던 거예요. Яг л бид бүхэнтэй ижилхэн амьдардаг байсан эгэл жирийн хүн Елия залбирснаар тэр гайхамшиг бий болсон шүү дээ. 하나님의 능력은 오직 우리의 기도를 통해서 주어지는 겁니다. Тэр бурхны хүч чадал гэдэг зүйл зөвхөн залбирлаар дамжуулаад л бид бүхэн дээр өгөгддөг юм аа. 그래서 성육신하신 예수님조차도 중요한 일을 앞두고는 항상 기도하셨잖아요. За тийм учраас махан биетэйгээр энэ дэлхий дээр ирсэн Есүс ч гэсэндээ ямар нэгэн чухал зүйлийг хийхээсээ өмнө ч гэсэндээ үргэлж залбирдаг байсан. 전도하러 가시기 전에 기도하시고 За сайн мэдээ тарахаар ийш тийшээ явахдаа 제자들을 залбирна. 선택하시기 전에도 기도하시고 Өөрийнхөө шавнарыг өөрийнхөө дагалдагчдыг сонгохдоо залбирна. 십자가에 못 박혀 돌아가시기 전에도 기도하시고 За тэгээ загалмай дээр цовлогдсон нас барахаасаа өмнө ч гэсэндээ залбирдаг байсан. 예수님은 항상 하나님 앞에 기도했습니다. Тэгэхээр Есүс үргэлж бурхны өмнө залбирдаг нэгэн байсан. 하나님의 능력을 구하는 기도였던 겁니다. Бурхны хүч чадлыг гуйсан тийм залбирлаар залбирдаг байсан. 자, 게하시와 엘리사의 가장 큰 차이 첫 번째는 기도였습니다. За тэгэхээр Илиша Гехаз хоёрын хамгийн том ялгаа нэгдүгüүрт нь залбирсан уу гэдэг 그래서 байсан. 우리도 한 영혼을 구원하기 위해서 가장 필요한 것은 기도입니다. Тэр бид бүхэн ч гэсэндээ нэг сүнсийг үнэхээр авралт хүргэхийн тулд хамгийн эхлээд залбирдаг байх хэрэгтэй. 그래서 시작할 때도 말씀드렸죠. Тийм учраас би эхлэх үедээ ч гэсэндээ хэлсэн шүү дээ тийм 하나님께서 ээ. 이런 시간을 우리에게 왜 계획해 주셨을까? Бурхан яагаад заавал энэ цаг хугацааг бид бүхэн зөвшөөрсөн юм болоо? 더 많이 기도하자고요. Илүү их залбиря гэсэндээ тэр байж таарна. 어떻게 계획되는지, Ямар ч төлөвлөгөө гаргасан 어떤 бэ? 어려움이 있는지, Ямар ч хүнд хэцүү асуудал 또 байсан бэ? 전도하는 가운데 그 사람의 마음은 어떤지를 들어보고 Тэгээ сайн мэдээ тарааж байгаа тэр хүний зүрх сэтгэл юу н хэр зэрэг байна вэ гэдгийг нэг сонсож үзээд. 그것을 통해서 더 구체적이고 더 간절한 마음으로
기도하자고 이런 시간을 허락해 주셨다라고 Түүгээр 생각합니다. дамжуулаад илүү дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаад илүү их идэвхтэйгээр залбирая гэсэндээ энэ цаг хугацааг бурхан зөвшөөрсөн болов уу гэж би бодож 자, байна. 예전에 전도했는데 잘 됐습니다. За өмнө нь ингээд сайн мэдээ тараадаг байсан сайн болчлоо. 그건 기도했기 때문일 수 있습니다. За яагаад үг гэхээр та залбирсан учраас тэгсэн байж 근데 болно. 예전에 잘 됐다고 이번에 기도하지 않는다면 За гэтэл өмнө нь би тэгэл нэг сайн мэдээ тараагаад тэр хүн аврагдсан гэл одоо сэтгэл нь амраад залбирахгүй байвал яах вэ? 분명히 하나님의 능력은 나타나지 않을 겁니다. Гарцаагүй танаар дамжуулаад бурхан ажиллахгүй. 마가복음 За Марк номноос олж харъя. 9장을 보겠습니다. Марк 9-р бүлэг байна. 마가복음 9장입니다. Марк 9 28절, 29절입니다. 9-ийн 28 29. 예, 같이 읽겠습니다. 28 29 хамт уншия. Есүсийг нэгэн айлд орох үед шавнар нь түүнээс бид яагаад ч өтгөрийг хөөн гаргаж чадсангүй вэ гэж аминчлан асуухад тэр энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв. 예, 벙어리에 귀신 들린 아들을 고쳐달라고 한 남자가 Тэр 찾아왔습니다. хилгүй дүлийн сүнс тиймээ шүглсэн байгаа. Тэр нэг залууг эдгээгээд өгөөч гэж ирсэн байна. 제자들은 그 귀신, 벙어리 귀신 들린 듯 그 아들을 고쳐주지 못했죠. За гэтэл Есүсийн шавнар болохоор тэр хилгүй дүлийн сүнс шүглчихсэн байгаа тэр хүүхдийг эдгээж чадаагүй. 결국 예수님께서 그 아들을 고쳐주셨습니다. За тэгээд Есүс ирж байж л нийгэм тэр хүүхдийг тиймээ чөтгөрийг нь зайлуулад эдгээж өгсөн байна. 근데 제자들은 궁금했습니다. За гэтэл шавнар нь бүр маш их мэдхийг хүссэн байгаа. 어찌 우리는 못 고치고 예수님은 고칠 수 있느냐? За яг яагаад бид нар тэр чөтгөрийг хөөн гаргаж чадсангүй вэ? Та л яагаад чадаж байгаа юм бэ гэж аминчлан асуусан байна. 예수님은 분명하게 답을 주시죠. За гэтэл Есүс эзэн маш тодорхой хариултыг өгсөн 기도 байна. 외에 다른 것으로는 이런 유가 나갈 수 없느냐? За энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарах боломжтой. 그 대적 마귀를 쫓아낼 수 있는 그 능력은 기도를 통해서만 가능한 것이다 말씀하신 거예요. Тэгэхээр тэр дайсан болсон тэр бузар сүнс тэр чөтгөрийг зайлуулахын тулд зөвхөн залбирлал байх ёстой гэсэн. 또 혹 이 제자들은 이전에는 귀신을 쫓아내는 능력을 나타냈던 제자들일 수도 있습니다. За тэгэхээр үүнээс өмнө яг энэ дээр гарч байгаа шавнар нь болохоор яг л нэг юм ижилхэн тохиолдолд хилгүй дүлийн сүнсийг маш амархан зайлуулчихж байсан баг. 근데 지금은 동일한 상황 가운데 그 능력이 나타나지 않는 거예요. За гэтэл дараад нь яг ижилхэн нөхцөл байдал гарч ирсэн чинь нөгөө хүч чадлыг өөртөөсөө харуулж чадсангүй. 너희들이 전에는 믿음으로 기도했고 Тэр та нар өмнө нь бол итгэлээрээ залбирдаг байсан. 이번에는 기도하지 않았다라고 말씀하시는 것과 같습니다. Харин энэ удаа та нар залбираагүй байна гэдгийг л Иесус эзэн хэлсэнтэй 우리가 ижилхэн 어떤 байна. 일을 할 때, 전도를 할 때 항상 동일합니다. За тэгэхээр бид бүхэн ямар нэгэн зүйлийг эхлүүлэхдээ ямар нэгэн хүн сайн мэдээг тарахдаа яг ийм байх ёстой. 어떤 일들이 하나님의 뜻 가운데 잘 진행되었다. За ямар нэгэн зүйлс бурхны хүч чадлаар үнэхээр сайн явагдлаа. 내가 전도하는 가운데 한 영혼이 구원을 받았다. Би сайн мэдээ тараагаад тэр сүнс аврагдлаа. 그거는 하나님의 능력 때문이고 Тэгэхээр тэр бол бурхны хүч чадал байсан учраас л тийм зүйл болж байна гэсэн. 내가 기도했기 때문에 하나님의 능력을 받게 되었던 겁니다. Би залбирсан учраас л бурхны хүч чадлыг өөр дээрээ авсан гэсэн. 그런데 이번에 기도하지 않으면요. За гэтэл энэ удаа өмнө нь сайн болж исэн юм чинь гэж залбирахгүй байвал яах вэ? 그 하나님의 능력은 동일하게 나타나지 않는 겁니다. Тэр бурхны хүч чадал яг ижилхэн надаар дамжуулаад гарч ирэхгүй. 그래서 우리가 한 마음 한 뜻으로 기도하셔야 됩니다. За тийм учраас бид бүхэн нэг сэтгэлээр, нэг зүрх сэтгэлээр залбирах ёстой. 근데 구체적으로 어떠한 기도의 제목을 가져야 될까? За тэгвэл бүр илүү дэлгэрүүлээд яг ямар сэдвээр бид бүхэн залбирах ёстой юм болоо. 골로새서 4장입니다. За Колосой 4-р бүлгээс олж харъя. 자, 골로새서 4장 Колосой 4 3절입니다. 4-ийн 3. 같이 읽죠. За хамт уншия. Түүнчлэн бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг бурхан нээж Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйхтун. Би үүний төлөө хоригдсон билээ. 바울은 골로새 교회 성도들에게 기도 부탁을 하고 있습니다. За Илч Паул Колосой чуулганы ахын дүүс хандаад залбирлын гуйл хүссэн байна. 하나님이 전도할 문을 열어 주셔서 그리스도의 비밀, 그 복음을 전하게 하기를 이제 구하고 있습니다. За энэ сайн мэдээний үүдийг бурхан нээгээд Христийн нууцыг биднээр яриулаасай гэж залбираарай гэсэн байна. 우리도 동일한 기도의 제목을 가져야 될 겁니다. Тэгэхээр бид бүхэн ч гэсэндээ яг үүнтэй ижилхэн залбирлын сэдвтэй байх ёстой. 전도할 문을 열어 주십시오. За энэ сайн мэдээ тараах тэр үүд хаалгыг та нээж өгөөч гэж. 이제
학교에서 하는 분들은 강의실도 구해야 되고 За ингээд сургууль дээрээ тэр семинарыг хийж байгаа хүмүүс бол тийм ээ хичээлийн лекцийн танхим зээлэх 그리고 хэрэгтэй. 학교에서 하다 보면 여러 가지 학교에 방해가 있을 수도 있습니다. За тэгээд сургууль дээр бас библийн семинар үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа учраас тодорхой зөвшөөрөл авах хэрэгтэй. 종교의 시설은 아니기 때문에 우리의 뜻대로 모든 것이 이루어지는 것은 아닐 수 있죠. Тэр шашны үйл ажиллагаа биш учраас тийм ээ яг бид бүхний яг бодсны дагуу бүх зүйл төлөвлөгдөх боломжгүй. 외부에서 하는 것도 마찬가지일 겁니다. Тэр одоо заавал сургууль дээрээ биш өөр газар хийсэн ч гэсэндээ ялгаагүй шүү 우리가 дээ. 생각하지 못한 돌발 변수들, 여러 가지 사건들이 힘들게 하는 일들이 분명 생길 수 있어요. За ерөөсөө бид бүхний бодоогүй, бид бүхний төлөвлөөгүй олон янзын тийм хүндрэл бэрхшээлүүд бас гарч ирэх боломжтой. 우리가 이 기도의 제목을 가지고 구체적으로 기도해야 됩니다. За тийм учраас бид бүхэн энэхүү тийм ээ залбирлын сэдвэр илүү дэлгэрэнгүй залбирах хэрэгтэй. 전도할 문을 열어주셔서 아무런 방해 없이 집회가 진행될 수 있도록 기도해야 됩니다. За энэхүү сайн мэдээний үүдийг бурхан нэгэд ямар ч асуудалгүйгээр, ямар ч бэрхшээлгүйгээр энэхүү сайн мэдээний семинар маань явагдаасай гэж та бүхэн залбирах ёстой. 그리고 전도하는 분들의 입술의 문을 위해서도 기도해 주어야 할 겁니다. За тэгээд бас сайн мэдээ тарааж байгаа тэдгээр хүмүүсийн энэ уруул амынхын төлөө ч гэсэндээ залбирах хэрэгтэй. 전도하려고 하는데 입이 안 떨어질 때가 있잖아요. 입이 이렇게 벌려지지 않을 때가 있습니다. За ингээд сайн мэдээг тараах гэж байх үед тийм ээ амман сан ангаахгүй байх тохиолдлууд байдаг. 그리고 어떠한 말을 해야 될지 되게 고민될 때가 있잖아요. За тэгээд бас би яг энэ юу гэж хэлэх ёстой юм болоо, юу гэж яриагаа эхлүүлэх хэрэгтэй вэ гэд санаа зовх үеуд бас байдаг шүү. 내가 하는 그 고민들을요 형제자매도 아마 동일하게 하고 있을 겁니다. Тэгэхээр би яг ийм зүйл санаа зовоод байж байгаа бол группийн ахын дүүс маань ч гэсэндээ надтай яг ижилхэн зүйл санаа зовоод байж байгаа гэсэн үг. 전도하는 분들에게 담대함을 주기를 기도하고 За тийм учраас сайн мэдээ тарааж байгаа тэдгээр хүмүүст эрс зоргийг өгөөрэй гэж 또 залбирах ёстой. 지혜로운 말로써 꼭 필요한 말을 할 수 있도록 기도해야 될 겁니다. За тэгээд яг тохирсон цаг үед нь илүү мэрэгэн байдлаар, илүү ухаалаг байдлаар сайн мэдээг тарааж чадахын төлөө би залбирах ёстой. 그리고 마음 문을 열어주기를 기도해야겠죠. За тэгээд бас тэр хүмүүсийн зүрх сэтгэл нь нээгдэхийн төлөө залбирах ёстой үстэй. 하나님께서 루디아의 마음의 문도 열어서 사도 바울이 전하는 그 말씀을 청종케 하셨잖아요. За бурхан Лудиагийн зүрх сэтгэлийг нээж өгсөн учраас тэр Паулын тарааж байсан сайн мэдээний үгэнд итгүүлсэн, тэр үгэнд нь дуулууртай хандуулсан. 우리가 전도하고자 만나는 사람들의 마음도 마찬가지입니다. Тэгэхээр бид бүхэн ч гэсэндээ сайн мэдээ тараахаар уулзах гэж байгаа тэдгээр хүмүүс маань ч гэсэндээ ялгаагүй. 결국은 하나님께서 열어주셔야 되는 거예요. Эцсийн эцэст бурхан тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг нээж өгөх ёстой. 전도 대상자들의 마음이 열리기를 함께 기도해야 될 겁니다. За тийм учраас миний сайн мэдээ тарааж байгаа нөгөө эсрэг талын хүмүүсийн маань зүрх сэтгэл нээгдэхийн төлөө би залбирах ёстой. 엘리사와 게하시의 첫 번째 차이는 기도였습니다. За тэгэхээр Илиша болоод Гехаз хоёрын эхний ялгаа бол залбирал байсан 자, байна. 두 번째 차이는 사랑입니다. За хоёр дахь ялгаа нь юу вэ гэхээр хайр байна. 열왕기하 4장 За хоёрдугаар хаад дөрвөлөгөө эргээд очие. 열왕기하 4장 Хоёрдугаар хаад 4, 34절입니다. 4-ийн 34. 같이 읽죠. За хамт уншия. Тэрээр дээшээ очиж хүүхдийн дээр хөвтөн амаа хүүгийн аманд нүдээ хүүгийн нүдэнд гараа хүүгийн гар дээр тавьж хүүгийн дээр сунан хөвтөв. Хүүхдийн бие махбод бүлээн боллоо. 게하시의 모습과 엘리사의 모습의 분명한 차이죠. За Гехаз болоод Илиша хоёрын маш тодорхой ялгаа нь болохоор үүндээ байна. 게하시는 하나님의 지팡이만 얼굴에 놓아놓고 가만히 있었다면 За Гехаз болохоор нөгөө тийм ээ Илишагийн өгсөн тэрхүү таягийг зүгээр хүүгийн нүүрэн дээр наваачиж тавьчаал зүгээр байж исэн. 엘리사는 그 아이의 위에 올라갔습니다. За харин Илиша болохоор тэр хүүгийн дээр гарсан 그리고 гэсэн. 자기 입을 그 입에 За тэгээд амаа хүүгийн аманд 자기 눈을 그 눈에 нүдээ хүүгийн нүдэнд 자기 손을 그 손에 대고 그 몸을 자기 몸으로 덮었습니다. гараа хүүгийн гар дээр тавьж хүүгийн дээр сунан хөвцсөн гэсэн байна. 그 죽은 아이의 몸은 이미 차가워져 있었겠죠. За тэгэхээр тэр хүүхэд аль хэдийн амьсгал хураачсан байгаа учраас бие махбод нь аль хэдийн хүрчгсэн байсан байж таарна. 근데 엘리사 자신의 그 따뜻한 몸으로 그 아이의 차가운 몸을 덮어주었던 겁니다. За гэтэл Илишагийн бие бол амьд байгаа учраас халуун байгаа. Гэтэл өөрийнхөө биеэрээ тэр хүүхдийн дээр сунан хөвцсөн учраас тэр хүүхдийн хүрчгсэн байгаа биеийг нь эргээд бүлээсгэж байна. 그리고 그 아이의 몸은 아주 작았을 겁니다. За тэгээд тэр хүүхдийн бие ч гэсэндээ жижигхэн байсан байж таарна үстэй. 머릿속으로 한번 상상을 해보세요. За тэгэхээр та бүхэн толгойн дотроо нэг зураглаад бодоод үзээрэй. 엘리사가 그 아이에 맞게 자신의 모든 것을 맞추어 주고 있잖아요. Тэгэхээр Илишагийн зүгээс бол энэ хүүхдэд яг өөрийнхөө бие махбодыг тэр чигээр нь тааруулж өгч байна шүү дээ. 아마 매우 불편한
자세였을 수도 Тийм 있습니다. учраас Илишагийн бие тийм ээ ингээл одоо баригдаад л тийм ээ доошоо нугарж байгаа учраас ямар илүү баригдмал байдал эвгүй тухгүй байсан бол. 그런데 그 아이에게 모든 것을 맞추어 주고 있는 За 거예요. гэтэл тэр хүүхдэд яг бүх зүйлээ тааруулж өгч байна. 이것은 바로 사랑을 나타내는 것이라 할 수 있습니다. Тэгэхээр энэ дүр зураг бол хайрын дүр зураг юм аа. 항상 배우는 너무나 당연한 내용이죠. Тэр энэ бол бид бүхний байнга сурдаг хитрхи мэдээж юм шиг агуулга байгаа 사랑의 үстэй. 하나님이십니다. Хайрын бурхан, 복음은 사랑입니다. сайн мэдээ бол зүгээр хайр. 그래서 사랑이 있는 곳에서 전해지는 겁니다. Тийм учраас хаана хайр вэ? Тэр газар сайн мэдээ тараагдана. 사랑이 없는데 차가운 마음으로 전도하는데 한 영혼이 구원받는다. 그것은 말도 안 되는 이야기입니다. Ямар ч хайрлсан сэтгэл байхгүй, цэвдэг хүйтэн сэтгэлээр тэр хүн сайн мэдээ тарааж байгаа бол тэр сүнс аврагдана гэж саналтгүй шүү. 사랑의 마음을 품고 사랑으로 말하고 행동하지 않는데 주님의 사랑이 전해진다라는 것은 말도 안 되는 이야기입니다. Ямар ч хайрлсан зүр сэтгэл байхгүй, нэгээ хайрлсан тийм зүр сэтгэлгүйгээр тэрхүү сайн мэдээг тараагаад бурхан тэр газар ажиллаа тэр сүнс аврагдаж байна гэдэг чинь өөрөө байж ч боломгүй зүйл ахнэ. 사랑이 있는 곳에서 주님의 사랑은 전해지는 거예요. Тэгэхээр хаана хайр вэ? Тэр газар эзний сайн мэдээ тараагдана. 그래서 고린도전서 13장에 분명하게 말씀하시잖아요. За тийм учраас 1-р Коринт 13 дугаар бүлэг дээр маш тодорхой гарсан байгаа шүү дээ, тийм ээ? 사랑이 없으면 아무 소용없다. Хайр байхгүй бол ямар ч нэмэргүй гэсэн. 사람의 방언과 천사의 말을 할지라도 Тэр хүний хэлээр тэр тэнгэр элчийн хэлээр ярьсан. 아무리 부드러운 말을 하고 아무리 예쁜 말을 하고 어떤 멋진 말을 할지라도요. За хичнээн зөөлөн сэтгэлээр хичнээн үзэгсэнтэй сайхан сонсголонтой үгийг олон удаа хэлсэн ч 모든 지식과 모든 비밀을 알고 бүхий л мэдлэг ба бүхий л нууцыг мэддэг байсан ч 성경의 모든 내용을 자세하게 인용하면서 아무리 설명할지라도 за Библиэр гарч байгаа бүхий л агуулгуудыг тийм ээ хураангуулж байгаа товчилж байгаа тэр хүн дээр очиж сайн мэдээг тараасан ч 자기가 가진 모든 것으로 구제하고 자기의 몸을 불사르게 내어줄지라도요. өөртөө байсан бүхий л зүйлсийг тэр хүмүүс таньдуулаад өөрийнхөө биеийг шатаахаар тушаасан ч 자신의 시간, өөрийнхөө цаг 자신의 хугацаа 물질. өөрийнхөө эд хөрөн 자신의 모든 힘을 쏟아서 전도 집회에 집중한다고 해도요. өөрийнхөө бүхий л хүч чадлыг зориулсан барин тэр хүн Библийн семинартаа хөрөнгө оруулсан байсан ч 사랑이 없으면요. дунд нь хайр байхгүй бол 아무 역사도 아무 능력도 나타나지 않는 겁니다. ямар ч ажиллагаа байхгүй тийм ээ ерөөсөө бурхны сайн мэдээ тараагдана гэж байхгүй. 주님을 사랑하고 Эзнийг хайрлаж 형제자매인들을 사랑하고 бас ахан дүүсээ хайрлаж 그 영혼들을 사랑하는 마음을 마음속에 깊게 품을 때 하나님의 역사는 나타나는 겁니다. тэр сүнснүүдийг хайрлсан зүр сэтгэлийг би дотроо өвөртөлж байж бурхны хайрын сайн мэдээг тарааж дамжуулах боломжтой гэсэн. 그래서 요한계시록 3장에 보면 예수님께서 특별히 열린 문을 주셨던 교회가 있죠. За тийм учраас илчлэл 3 дугаар бүлэг дээрээс харах юм бол бурхан онцгой нээлттэй хаалгыг өгсөн нэг чуулган байгаа. 요한계시록 3장 За илчлэл 3 дугаар бүлгээс олж харъя. 요한계시록 3장 7절에서 8절. Илчлэл 3-ын 7-оос 8. 예, 같이 За 읽겠습니다. хамт уншия. Филадельфи дэх чуулганы тэнгэр элчэд бичигдэн нээгт нь хинч хаахгүй, хаахт нь хинч нээхгүй. Давидын түлхүүртэй ариун бөгөөд үнэн нэгэн ийхүү айлдаж байна. Би чиний үйлсийг мэднэ. Харагтун хинч хааж үл чадах нээлттэй үүдийг би өмнө чинь тавьсан. Юу гэвэл чиний хүч багч чи үгийг минь сахисан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй. 다윗의 열쇠를 가진 주님이십니다. За Давидын түлхүүрийг өөртөө байлгаж байгаа эзэн. 결국 한 영혼이 구원받고 안 받고를 주님이 결정하시는 거죠. 한 영혼이 구원받고 안 받고는 주님의 능력에 달려 있는 겁니다. За тийм учраас нэг сүнс аврагдах уу аврагдахгүй юу гэдэг маань зөвхөн эзний мотор татхаастай 그런데 байгаа 그 гэж хэлж байна. 주님께서 8절에 말씀하십니다. За гэтэл тэр эзэн маань 8 дугаар ишлэл дээр айлцсан байна. 내가 내 앞에는 특별히 열린 문을 두었다. За би чиний урд чинь нээлттэй үүдийг тавьсан. 너를 통해서는 전도의 능력이 힘차게 나타나게 해주겠다 약속하신 겁니다. За би чамаар дамжуулаад тэр агуу сайн мэдээний үүдийг тийм ээ нээж өгсөн гэсэн. 빌라델비아 교회는 어떤 교회길래 이러한 축복을 받았을까? За тэгвэл энэ Филадельфи гэдэг чуулган маань ямар чуулган байсан учраас ийм онцгой эрхийг олж авсан юм бол? 빌라델비아 그 이름은 형제의 사랑이라는 의미를 가지고 있는 거예요. За энэ Филадельфи гэдэг үг маань өөрөө ах дүүсийн хайр гэсэн утгатай тийм нэршил байна. 교회 안에 서로 사랑함이 가득한 교회였던 겁니다. Тийм учраас чуулган дотроо бие биенийгээ хайрлсан тийм хайр дүүрэн байсан гэсэн. 요한복음 13장에 예수님께서 제자들에게 주셨던 새 계명을 잘 기억하시죠? За Иохан 13 дугаар бүлэг дээрээс харах юм бол Есүс эзэн шавнартаа өгсөн шин тушаалыг та бүхэн санаж байгаа үстэй? 네, 서로 사랑하라. Бие биенээ хайрлагтун гэдэг тушаал 그럼 байсан. 이로써 모든 사람이 너희가 내 제자인 줄 알리라
말씀하셨어요. За тэгхийн бол үүгээр чинь дамжуулаад та нарыг миний шавнар гэдгийг олон хүмүүс мэдэж авнаа гэсэн шүү дээ. 엘리사와 게하시의 차이 바로 사랑이었습니다. За тэгэхээр Илиша болоод Гихас хоёрын ялгаа бол хайрлаж байна уу, хайрлахгүй байна уу гэдгийн ялгаа. 우리도 그렇습니다. За бид бүхэн ч гэсэндээ яг тийм 이번 байдаг. 집회를 앞두고 한번 더욱더 뜨겁게 사랑해 보시길 바랍니다. За тэгэхээр энэ удаагийн семинараар ч гэсэндээ дамжуулаад та бүхэн урьдчилаад илүү их бие биенийгээ хайрлаарай. 근데 우리의 본성적인 마음으로는 사랑이란 게 참 어렵죠. За гэхдээ бидний төрлөх зан чанарт болохоор ийм хайр гэдэг зүйлийг хэрэгжүүлэх их хэцүү байдаг шүү 그러니까 дээ. 내 마음에 사랑이 가득하기 위해서는요. 주님의 사랑을 더욱 깊이 생각해야 됩니다. Тэр миний зүрх сэтгэл хайраар дүүрхийн тул би эхлээд эзний хайрыг гүн гүнзгий бодож тунгаах хэрэгтэй. 막달라 마리아 여인처럼 Нөгөө Магдалины Мария гэдэг эмэгтэй шиг 구원받은 많은 성도들이 고백하는 것처럼 маш олон аврагдсан ахын дүүсийн гэрчилж хэлж байгаа шиг. 내가 어떤 죄인이었다가 구원을 받게 되었는지 Би чинь яг ямар гэмтэн байж байгаад аврагдсан билээ гэдгээ. 정말 죄인 중에 괴수였던 내가 구원을 받았고 Тэр нүгэлтнүүдийн ихнийг байсан би аврагдсан шүү. 내가 왜 이 많은 사람들 중에서 먼저 구원받았는지 Яагаад би ийм олон хүмүүс байж ах тэр олон хүмүүсийн дундаас түрүүлээд аврагдсан болоо? 특별히 주님 앞에서 좋았던 것이 없는데 Тэр онцгойлоод эзний өмнө одоо надад тийм ээ эзний дуртай байхаар зүйл байгаагүй шүү дээ. 연약했고 Маш сул дорой байсан, 죄인이었고 гэмтэн байсан. 원수였는데 Би эзний дайсан байсан. 왜 나 같은 사람이 이 많은 사람 중에서 먼저 구원을 받게 됐을까? За гэтэл яг яаж явж байгаад над шиг ийм хүн аврагдсан болоо? 정말 그 하나님의 놀라운 은혜를 깊이 생각하는 사람은 그 사랑을 통해서 형제자매인들을 사랑하고 영혼들을 사랑할 수 있는 겁니다. Тэр үнэхээр яг бурхны надад дүүргэж өгсөн тэр гүн гүнзгий хайрыг санаж байгаа, тэр хайрыг тунгаан бодож байгаа хүн ахын дүүсээ хайрладаг байна. Тэгээд ахын дүүсээ хайрлаж байгаа хайраар дамжуулаад олон хүмүүс энэхүү сайн мэдээний үгийг ухаарч аврагдсан. 사랑만을 바라보면 사랑이 생기지 않습니다. Гэхдээ хүнийг л хараад байх юм бол хайр юусоо гарч ирдэггүй шүү дээ. 오히려 평가하는 마음이 생깁니다. Харин ч эсрэгээрээ хүнийг л хараад байх юм бол шүүмжилмээр санагддаг. 저 사람은 저렇고 За энэ хүн тийм байна. 이 사람은 이렇고 Энэ хүн ийм 이 байна. 사람은 사랑할 만하고 Энэ хүнийг нэг хайрламаар байна. 이 사람은 사랑하지 못할 이유가 생기고 Энэ хүнийг юусоо хайрлаж чадхааргүй тийм шалтгаанууд байна гэж 주님을 гаргаж ирдэг. 바라보면요. Гэхдээ бид бүхэн эзнийг харуул яах вэ? 십자가의 예수님을 바라보면 Загалмайн Есүсийг харуул яах вэ? 사랑하지 않을 사람이 없게 되는 겁니다. Юусоо хайрлах боломжгүй тийм хүн байхгүй гэсэн үг. 그래서 예수님을 더 많이 바라보고 За тийм учраас бид бүхэн Есүсийг илүү их харцгаая. 예수님을 더 깊이 생각하고 Тэгээ Есүсийг илүү гүн гүнзгий бодё. 그래서 예수님의 사랑이 우리 마음에 가득하면요. За тэгээд Есүсийг хайрлаж байгаа тэр хайр бидний дотор дүүрвэл 그때 하나님의 능력은 나타납니다. тэр үед бурхны хүч чадал ил гарч ирнэ гэсэн үг. 그래서 엘리사와 게하시의 분명한 차이 두 번째는 사랑입니다. За тийм учраас Илиша Гихас хоёрын хоёр дахь том ялгаа бол хайр байна. 자, 마지막은 인내입니다. За хамгийн сүүлийнх нь юу вэ гэхээр твчээр. 자, 다시 열왕기하 4장입니다. За 2 дугаар хаад 4 дугаар бүлэг рүү эргэж очие. 열왕기하 4장 2 дугаар хаад 4 35절입니다. 4-ийн 35. 같이 읽겠습니다. За хамт уншъя. Дараа нь Илиша буцаад гэр дотор нааш цаашаа нэг удаа алхсны дараа орон дээрээ гарч хүүгийн дээр сунан хөвтөв. Хүү 7 удаа найтаагаад нүдээ нээлээ. 엘리사가 사랑으로 그 아이의 몸을 맞추었지만 따뜻해지긴 했지만 살아나진 않았습니다. За Илиша тиймээ тэр хүүхдийн дээр өөрийгөө тааруулаад л биеэ нуглаад л тиймээ дээр нь сунан хөвцсөн боловч тэр хүүхдийн бие бүлээсхийн хувьд бүлээссэн боловч яг бүрэн дүүрэн ам ороогүй байна. 그런데 엘리사는 거기서 그쳤던 것이 아니죠. За гэтэл Илиша за болохгүй юм байна гэж энэ үе зогсчихоогүй байгаа 다시 шүү дээ. 집안을 이리저리 다녔습니다. За дахин тиймээ нааша цаашаа нэг удаа алхсан 아마 гэсэн 그 байна. 시간에 아이를 위해서 기도했을 겁니다. Тэгэхээр нааш цаашаа алхаж байх хугацаанд Илиша залбирсан байж таарах 그리고 хүүхдийн төлөө. 다시 아이 위에 올라 엎드렸습니다. За тэгээд дахин орон дээрээ гарч хүүгийн дээр сунан хөвцсөн гэсэн. 그러자 아이가 7번 재채기를 하면서 살아났습니다. За гэтэл тэр үед хүү 7 удаа найтаагаад нүдээ нээсэн гэж байгаа үстэй. 31절의 게하시의 모습을 보면요. За 31 дээр гарч байгаа тэр Гихасын дүр төрхийг та бүхнийг хардаа. 하나님의 지팡이를 얼굴에 놓고 이후에 했던 아무런 행동들이 없습니다. За бурхны өгсөн таягийг тэр хүүхдийн нүүрэн дээр нь аваачиж тавилаа. Түүний дараа Гихас тийм зүйл хийлээ, ийм зүйл хийлээ гэсэн агуулга гараагүй. 그 하나의 행동으로 그 사람은 그냥 멈춰 있었던 겁니다. Тэр таягийг нь нүүрэн дээр тавиал тэгэл тэр хүний хийх ажил нь дуусчихж байна. 근데 엘리사는 За гэтэл Илиша яасан бэ? 기도하고 Залбирсан байна. 사랑하고 Тэр хүүхдийг 그런데도 хайрлсан байна. 살아나지 못했습니다. За гисэн хэдэж тэр хүүхэд харахандаа аим ороогүй юм шүү. 근데 포기하지 않고 다시 시작하고 있잖아요. За гэтэл Илиша бууж өгөөгүй дахиад эхэлсэн байна ихнээс нь. 자, 하나님의 능력을 경험하기 위해서 하나님의 능력이 나타나기 위해서 우리에게 필요한 건
인내입니다. За тэгэхээр бурхны хүч чадал надаар дамжуулаад ил гарч ирэхийн тулд надад юу хэрэгтэй вэ гэхээр удаан төвчээр хэрэгтэй. 포기하지 않는 거예요. Ерөөсөө шантрахгүй байхыг хэлж байна. 하나님은 포기하지 않는 분이라는 건 여러분들이 잘 알고 계시죠? За хүмүүсээ бурхан бол өөрөө хизээж бууж өгдөггүй, хизээж шантардаггүй нэг юм аа гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа үстэй. 그 패역한 이스라엘 민족들을 포기하지 않으셨습니다. Тэр тэрслүү ард түмэн болох Израилийн ард түмнээс бурхан шантраагүй шүү дээ. 그래서 예레미야 7장에 보면 날마다 선지자들을 보냈다 말씀하시잖아요. За тийм учраас Иремья 7 дугаар бүлэг дээрээс харах юм бол бурхан байнга өдөр болгон өөрийнхөө ажилчдыг явууллаа гэж гарч 애굽 байгаа. 땅을 나온 이후부터 나는 날마다 너희들에게 하나님의 선지자를 보내고 있다. Египт нутгаас гарч ирсний дараа би Израильчууд руу өдөр болгон өөрийнхөө иш үзүүлэгчдийг явуулж байна гэсэн шүү дээ. 사람이라면 진작 포기했을 텐데. За хүмүүсээ хүн байсан бол аль хэдийн шантарнаа. 하나님은 포기하지 않으시는 분인 거예요. Гэхдээ бурхан бол хизээж шантардаггүй, хизээж бууж өгдөггүй нэг юм байна. 요한복음 13장 1절에도 예수님께서 가룟 유다를 끝까지 사랑하신다라고 말씀하시죠. За Иохан 13-ын 1-дээрээс жигсэндээ харах юм бол Есүс эзэн өөрийг нь зарах гэж байсан Искариотын Юдасыг ч хүртэл эцэстэн тултал хайрлаа гэсэн. 그 가룟 유다의 악함을 옆에서 계속 보고 있습니다. Тэр Искариотын Юдасын хорон муу байдлыг Есүс хажуунаас нь хараад байж байсан. 헌금한 돈을 훔쳐가고 Хүн өргөж байх чинь тэр өргөлөөс нь аваад кармалчдаг байсан 그 шүү. 마음속에서는 무엇을 도적질할까만 생각하고 Тэр зүрх сэтгэл дотроо яавал энэ хүмүүсийн мөнгийг хулгайлах уу гэж хиймэл юм бодож 맨 байсан. 마지막에는 예수님을 돈을 받고 팔아갈 것도 벌써 예수님을 아셨잖아요. Тэгэж явсаар байгаад хамгийн сүүлд нь тэр хитгэн ширхэг мөнгөн зоосыг аваад Есүсийг зарж худалдана гэдгийг ч хүртэл Есүс мэдэж байсан шүү дээ. 근데 예수님은 가룟 유다를 끝까지 포기하지 않고 사랑하셨습니다. Түүнийг нь мэдэж байсан хэрнээсээ л Есүс эцэг хүртэл бууж өг шантралгүйгээр Юдасыг хайрлсан 뭐 байна. 신앙의 길 가운데도 За 마찬가지셨잖아요. тэгэхээр итгэлийн зам дунд ч гэсэндээ ялгаагүй шүү дээ. 나시린인 삼손이 그렇게 패역한 길을 가고 있는데도 Назир хүн байсан Самсон ч гэсэндээ тийм тэрслүү замаар алхаж явж байсан. 끝까지 기회를 주셨습니다. Гэтэл эцэг хүртэл бурхан Самсонд боломжийг 그 өгсөн. 악한 마음을 가졌던 요나가 하나님께 불순종하려고 계속하고 있는데도 Тэр хорон муу зүрх сэтгэлээр амьдрдаг байсан Йона эцэг хүртэл бурханд дуулуургүй амьдрья гэж хэлсэн. 여러 가지를 준비하셔서 끝까지 요나의 마음을 올바른 마음으로 돌이켜 주셨습니다. Гэтэл бурхан маш олон төрлийн зүйлсийг Йона зориулж бэлдээд тэр буруутчихсан байгаа зүрх сэтгэлийг нь эргүүлэх гэж оролдсон шүү дээ. 하나님은 결코 먼저 포기하시는 분이 아닌 거예요. За тэгэхээр энэ бурхан маань хизээж түрүүлээд шантарчдаг, бууж өгчдөг тийм бурхан биш ээ. 문제는 사람이 포기하는 거죠. Тэр асуудал нь юунд байдаг вэ гэхээр хүн түрүүлээд шантарч бууж өгдөг. 하나님의 사랑을 받는 사람이 포기하는 경우도 있지만 Бурханы хайрыг авж байгаа хүн бууж өгөх тохиолдлууд байдаг ч гэсэндээ 하나님의 일을 맡은 사람들이 혹 먼저 포기해서 하나님의 능력이 나타나지 않는 경우들도 있을 수 있는 겁니다. Бурханы ажлыг ч хүртэл дааж авсан хүмүүс Бурханы хүч чадлыг хүлээж авсан хэрнээсээ төрүүлээд бууж өгөө шантраад өвчгдөг учраас Бурханы ажлыг харддаггүй тохиолдлууд ч байна. 하나님은 포기하지 않는 간절함을 원하십니다. Тэр энэ бурхан маань бид бүхнээс хизээж шантардаггүй, хизээж бууж өгдөггүй тийм хичээл зүтгэлийг харахыг 자, хүсэж байгаа. 열왕기 하 За 2 дугаар хаад ном байна. 13장입니다. 2 дугаар хаад 13. 열왕기하 13장 18절 19절. 2 дугаар хаад 13-ын 18 19. 18절 19절 같이 읽겠습니다. 18 19-ыг хамт уншийе. Дараа нь тэр сумнуудаа ав гэхэд хаан сумнуудаа авав. Тэрээр Израилийн хаанд газрыг цохих тун гэхэд хаан 3 удаа цохиод болов. Иймээс бурхны хүн түүнд орлон та 5 юм уу 6 удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг 3 удаа цохих болно гэж хэлв. 엘리사가 죽을 병에 들었습니다. За Илиша өхлүүд өвчин туссан байгаа. 당시에 이스라엘 왕이었던 요아스는 엘리사를 찾아왔습니다. За гэтэл тухайн цаг үед Израилийн хаан байсан Йоаш тийм ээ Илиша дээр явж ирсэн байна. 지금까지 엘리사 덕분에 하나님께서 이스라엘을 보호해 주셨는데 Тэгэхээр өнөөдрийг хүртэл цаг хугацаанд бурхан Илишагийн ачаар энэ Израилийн ард түмнийг хамгаалж өгч байсан 이제 байна. 엘리사가 곧 떠날 것을 알고 너무나 걱정이 되었던 겁니다. За гэтэл Илиша тун удахгүй өөд болох гэж байна гэдгийг мэдээд маш их санаанд зовсон. 이제 엘리사는 요아스 왕에게 하나님의 능력이 함께함을 가르쳐 주고 싶었어요. За тэгээд Илиша энэ Йоаш гэдэг хаанд ч ихсэндээ бурханы хүч чадал өөртөө чинь хамт байгаа шүү гэдгийг мэдрүүлэхийг хүссэн байна. 그래서 화살을 통해서 하나님께서 아람을 물리쳐 주실 것이다라는 것을 약속으로 За 보여주었습니다. тийм учраас энэхүү ном сумаа гартаа аваад энэхүү ном сумаар дамжуулаад бурхан тэр арамчуудыг өмнөөс чинь устгаж өгөх болно гэдгийг хэлж өгж байгаа 그 байхгүй. 화살에 쏘는 것을 통해서 하나님의 승리를 약속해 주었고 Ном сум харуулж байгаагаар дамжуулаад бурхан яаж ялуулах вэ гэдгийг харуулсан байна. 그런데 이제 한 가지
За тэгээд нэг зүйл байгаа. 이제 엘리사 선지자가 왕에게 이야기한 겁니다. За Илиша иш үзүүлэгч энэхүү Йоаш хаанд хэлж байна. 이제 땅을 치소서. За энэ газрыг цохигтун гэсэн байна. 그 화살이 정말 아람 군대라고 생각하고 За энэхүү тийм ээ ном сумыг тэр Арамын цэрэг гэж бодоод 얼마나 이스라엘 민족을 보호하기 위한 간절한 마음을 나타내는지를 한번 테스트해 봤던 겁니다. тэр хэр зэрэг бурхан тийм ээ энэ манай ард түмнээр дамжуулаад тэр Арамчуудыг цохиосоо гэсэн хэр зэрэг чин сэтгэлтэй байна вэ гэдгийг шалгаж үзхийг хүссэн. 근데 요아스 왕이 몇 번 쳤어요? За гэтэл Йоаш хаан хэдэн удаа газрыг зогсон байна? 3번 치고 말았습니다. 3 удаа цохиод болсон гэсэн байна. 엘리사가 책망하죠. За тэгээ Илиша зэмлэж байна тийм ээ. 5, 6번을 쳤어야 마땅할 것이다. Гэхдээ та чинь ядаж 5 юм уу 6 удаа зохиох ёстой шүү дээ. 정말 이스라엘 민족을 괴롭히는 그 아람 왕에 대한 간절한 마음이 그것밖에 없느냐? Израилийн ард түмнийг тэгтлээ их зовоож байгаа Арамчууд руу хандсан тэр сэтгэл чинь иймхэн байгаа юм уу? 실제 하나님의 역사가 어떻게 나타났습니까? Гэтэл үнэхээр боддоор бурхны хүч чадал яаж ажилласан бэ? 3번 쳤는데 3 удаа зогсон. 딱 3번 이기게 하셨던 거예요. Яг Арам이 3 удаа цохиод ялаад л дууссан гэж байна. 25절. За 25-ыг харъя. 예. 25절에 3번이라는 단어가 나오죠. За энэ 25 дээр 3 удаа гэдэг үг гарч байна. 뒷부분에 요아스가 베나닷을 3번 쳐서 파하고 이스라엘 성읍들을 회복하였더라. хамгийн сүүлд нь Йоаш 3 удаа Бен Хададыг дийлж Израилийн хотуудыг буцаан ав. 자, 우리가 인내한 만큼, За тэгэхээр бид бүхэн хэр зэрэг удаан төвчиж байна? 우리가 원한 만큼 하나님은 이루시는 겁니다. Бид бүхэн хэр зэрэг хүсэж байна? Яг тэр чинээгээр бурхан биелүүлнэ гэсэн үг. 그 열왕기하 4장에 그 그릇 빌리는 이야기도 나오잖아요. За энэ 2-р хаа 4-р бүлэг дээрээс ч гэсэндээ нөгөө тос олж авахын төлөө сав суулга зээлж авч ирдэг талаар гардаг шүү. 사랑하는 두 아들이 빚 때문에 종으로 팔리게 된 겁니다. За өөр зээлнээсээ болоод хайртай хоёр хүн боол болоод худалдагдаад явах гэж 엘리사 байсан. 선지자에게 도와달라고 했습니다. За тэгээд Илиша иш үзүүлэгчээс туслаад өгөөч гэж гуйдаг. 그런데 무엇이 너희에게 있느냐? За гэтэл асуудаг шүү дээ. Чамд юу байна вэ? 기름 한 병이 있습니다. Надад нэг вар тос байна. 그러면 두 아들을 통해서 그릇을 빌려오게 하라. За тийм юм болоод хоёр хүүгээ явуулаа таньж мэддэг айлуудаасаа сав суулга зээлээд авч 빈 ирээрэй. 그릇을 빌려오라고 했습니다. Хоосон сав суулгыг аваад ирээрэй гэдэг. 조금 빌리지 말고 빌려오라고 했습니다. За тэгэхдээ багахан хэмжээтэй биш чадах чинээгээрээ олныг цуглуулад ирээрэй гэдэг шүү. 아이들이 그릇들을 빌리러 다녔어요. За тэгээд өнөө хүүхдүүд нь хот тосгоноороо яваад айлуудаар яваад сав суулга зээлж авч 근데 ирсэн. 기적이 За 나타났습니다. гэтэл нэг гайхамшиг бий 그 болсон. 엄마가 기름병을 가지고 방 안에 있는데 За ээж нь болохоор нөгөө ваар тосоо авчихсан өрөөнд дотроо байж байгаа шүү. 빈 그릇을 넣어주니까요 기름이 계속 나오는 거예요. За гэтэл нөгөө хоосон савнуудыг өрөөрөө нь оруулах чинээгээр хоосон савыг дүүргээл дахиад тос нь үлдээл байгаа. 가져온 만큼 기름이 계속 나오는 겁니다. Хэр зэрэг сав суулга авч ирсэн байна тос нь тэр чинээгээр гарсан шүү дээ. 근데 어머니가 얘기했어요. За гэтэл ээж нь хэлдэг. 그릇 더 없냐? Дахиад нэмээд сав суулга байхгүй юу? 아들이 대답했죠. Гэсэн чинь хүүн хариулдаг те. 이제 없습니다. Одоо алгаа гэсэн. 그랬더니 놀랍게 더 이상 병에서 기름이 나오지 За 않았어요. гэтэл гайхалтай нь юу гэхээр тэр ваарнаас дахин тос гарч ирээгүй шүү дээ. 빌려온 그릇만큼 기름이 채워졌어요. Тэр хэр зэрэг сав суулгыг зээлж авч ирсэн байна тэр чинээгээр тэр савтай тийм ээ тос гарч ирсэн. 포기하지 않고 간절히 원한 만큼 하나님은 채워주시는 겁니다. Тэр хэр зэрэг бууж өгөлгүйгээр эцэг хүртэл чин сэтгэлээсээ хүсэж байна тэр хэмжээгээр бурхан ажиллана гэсэн. 내 입을 크게 열라. Амаа том ангаалга. 그리하면 내가 채우리라. Тэгээд би дүүргье гэсэн шүү. 그것은 이스라엘 민족뿐만 아니라 모든 성도에게 약속하신 내용입니다. Тэгэхээр эн чинь зөвхөн Израилийн ард түмэнд л хандаж хэлсэн үг юм биш харин аврагдсан бүхий л итгэгч хүмүүс хандаж хэлсэн амлалтын үг байна. 누군가의 구원을 원합니까? За хэн нэгний авралыг хүсэж байна уу? 그럼 포기하지 말아야 됩니다. Тийм юм бол та өөрөө шантрахгүй байх ёстой. 3번에 그쳐서는 안 되고 3 удаа зохиод битгий дуусгаа. 10번에 그쳐서는 안 되고 10 удаа хийчгээд битгий дуусгаа. 끝까지 해야 됩니다. Эцэг хүртэл та хийсээр байх ёстой. 가족 전도하다가 지금 멈춰 있는 분들 있죠. За ингээл гэр бүлийнхэндээ хичээнгүлэн сайн мэдээ тарааж байгаа л одоо зогсчихсон хүмүүс бас байгаа үстэй. 부모님이 너무 강력하게 반대합니다. Аав ээж нь маш хүчтэй эсэргүүцээд байгаа учраас 내가 교회 다니는 걸 너무 싫어하십니다. намайг сүмд явахыг маш их дургуйлдаг учраас 그래도 결코 포기하면 안 됩니다. гисэн хідэж та шантарч бууж өгж болохгүй. 내가 포기하는 순간 하나님의 능력은 멈추는 겁니다. Би хизээ бууж өгн яг тэр үед бурхны үйл ажиллагаа зогсно. 하나님이 포기하신 게 아니에요. Бурхан шантарсан юм биш шүү. 내가 포기하셨기 때문에 하나님이 능력을 안 주시는 겁니다. Харин би өөрөө шантраад би өөрөө буугаад өгчгэж байгаа учраас бурхны үйл хэрэг зогсчихож байна. 하나님의 기름이 부족한 게 아닙니다. Бурхны тэр өгөх гээд байгаа тос дутагдаад байгаа юм биш. 그것을 담아올 그릇이 부족했던 거예요. Харин тэр тосыг цутгаж хийх сав ваарн дутагдаад байна. 우리가 그릇만 더 준비한다면, Тэр бид бүхэн өөрсдийнхөө энэ сав суулгыг илүү 우리가 хангалттай 입만 бэлтгэх 더 юм бол 크게 벌린다면, бид бүхэн амаа жаахан л том ангаалгачих 우리가 юм бол 포기하지만 않는다면 бид бүхэн л бууж өг шантрахгүй байвал 하나님은 그 능력을 반드시 나타내십니다. бурхан тэр хүч чадлыг гарцаагүй ил гаргаж үзүүлнэ шүү 예전에도 дээ. 한번 교훈받았던 적이 있죠. За өмнө нь ч гэсэндээ бид бүхэн энэ үгээр сургамжийг авч байсан. 여리고성을
무너뜨릴 때 нөгөө Ерихо хэрмийг нураах үед 무엇이 필요했던 거예요? юу хэрэгтэй байсан 그 бэлээ? 마지막 그 한 바퀴가 필요했잖아요. хамгийн сүүлчийн удаа тэр нэг тойрог л хэрэгтэй байсан. 12바퀴째까지는 아무것도 나타나지 않았지만 12 дахь тойргийг дуусгах хүртэл ямар ч гайхамшиг гарч ирээгүй. 13바퀴째 하나님의 능력이 나타난 Гэхдээ 겁니다. 13 дахь удаага тойрсон чинь бурхан ажилласан шүү. 나만이 문둥병을 낳을 때도 마찬가지였죠. Нааман жанжны уйман өвчин идэгрэх үед ч гэсэндээ ялгаагүй. 7번 물에 담가 씻어라. За 7 удаа явж очоод тэр Йордны усанд биеэ угаа. 6번까지는 아마 아무 변화가 없었을 Тэр 겁니다. 6 удаа булхаад гарч ирэх үед бол ямар ч гайхамшиг гарч ирээгүй л байж таа. 7번 됐을 때 정말 아기의 살과 같이 변했던 거예요. Гэхдээ 7 дахь удаага булхаад гараад ирсэн чинь ялах хүүхдийн арс шиг болж өөрчлөгдсөн шүү. 내가 전도하는 영혼들의 마음이 꼭 그러합니다. Тэгэхээр миний сайн мэдээ тарааж байгаа хүмүүсийн сүнс ч гэсэндээ заавал тийм байдаг. 그 마지막 한 번을 기다리고 있습니다. хамгийн сүүлчийн удаа л над дээр ирээсэгээ хүлээгээл байж байгаа. 근데 내가 포기할 때 그 능력이 멈춰지는 겁니다. Гэтэл би өөрөө төрүүлээд бууж өгөөд би шантарчих юм бол бурхны ажиллагаа зогсохоос өөр яах юм бэ? 게하시는 가만히 있었지만 Тэр Гехаз бол тэр тавгийг нүүрэн дээр нэг тавьсан болчхол зүгээр байжсэн. 엘리사는 멈추지 않았습니다. Гэтэл Илиша бол зогсоогүй. 포기하지 않은 겁니다. Шантраагүй гэсэн үг. 몇 번이나 전도했는데 실패했던 영혼들도 있을 За 겁니다. тэгэхээр нэг хит удаа сайн мэдээ тараагаал одоо бүр босгоо байгаал ингээл буугаад өгчихсэн хүмүүс байгаа үстэй тийм ээ. 포기하지 마세요. Тэр та бүхэн битгий бууж өгөө. 이번이 그 마지막 때일 수 있습니다. Тэр энэ удаа чинь тэр хамгийн сүүлчийн нэг тойрогч байж болно. 하나님께서 능력을 나타내시려고 기다리시는 그 마지막 때일 수 있습니다. Бурхан яг хамгийн сүүлчийн удаа энэ хүүхдээр очих юм бол агуу гайхамшигтай ажлаа харуулах гэд хүлээгээд байж иж 예, болно. 마무리하겠습니다. За ингээд зэгцлээ дуусгая. 열왕기하 4장 2 дугаар хаад 4, 36절 37절 4-ийн 36, 37. 같이 읽어보죠. За хамт уншъя. Илиша Гехазыг дуудаад тэр шүнэм эмэгтэйг дууд гэв. Тэрээр тэр эмэгтэйг дуудлаа. Эмэгтэйг түүн дээр орж ирэхэд Илиша хүүгээ ав гэж хэлв. Тэгтэл эмэгтэй дотогш орж түүний хөлд унан газарт доор михийгээд хүүгээ авч гарлаа. 이 아들을 취해서 가는 이 수넴 여인의 마음을 한번 상상해 보세요. За хүмүүсээ та бүхэн энэ ам орчихсон байгаа хүүгээ аваад л хүүгээ тэрвэрэд гэрлүүгээ тиймээ явж байгаа энэ шүнэм эмэгтэйн сэтгэл санааны байдлыг нь та бүхэн төсөөлөд бодоод үзтээ. 내 아들을 취하라. 그 말을 엘리사 선지자가 했을 때 За хүүгээ ав гэсэн яг энэ үгийг Илиша хэлэх үед 감히 말로 다 표현할 수 없는 기쁨을 가지고 이 여인은 이제 아들과 함께 집으로 돌아갔을 겁니다. үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр баяр баясгалан мэдрээд энэ эмэгтэй гэрлүүгээ буцаад явсан байж таарна. 사실은 우리가 간절히 원하던 영혼들이 구원받을 때 우리도 사실은 같은 기쁨이 있잖아요. Тэр яг үнэндээ бид бүхний чин сэтгэлээсээ аврагдаасай гэж хүсэж байсан тэр сүнснүүд аврагдахыг харах юм бол бид бүхэн үгээр илэрхийлшгүйгээр хамтдаа баярлдаг шүү дээ. 하나님께서 이 기쁨을 또 이번 그룹 집회를 통해서도 허락해 주실 За 겁니다. тэгэхээр бурхан ч гэсэндээ энэ баяр хөөргийг дараа 7 хоногт болох группүүдийн семинараар дамжуулаад зөвшөөрөх болно. 이 영혼을 취하라. Тэр энэ сүнсээ аваад яв. 이 영혼을 천국에 같이 데려가라. Тийм ээ энэ сүнсийг диваачн руу хамт аваад яв. 아마 이번 집회가 그런 기쁨의 집회가 되리라 생각합니다. За тийм учраас энэ удаагийн семинар ч гэсэндээ тийм баяр хөөрийн семинар байх болов уу гэж бодож 이제 байна. 일주일 남았습니다. Одоо семинар маань болоход яг 7 хоног үлдсэн байна тийм 설마 ээ. 5그룹 집회, 7그룹 집회니까 그 그룹 해당 그룹의 형제 자매님들만 해야 된다라고 생각하시는 분은 없죠. За тэгэхээр магадгүй энэ дунд сууж байгаа оюутнуудын маань дотроос 5 дугаар группийн семинар юм чин 7 дугаар группийн семинар юм чин гэл манай групп биш юм чин гэл өөр сэтгэлээр арай тийм ээ хандаж байгаа хүмүүс бас байхгүй юм байгаа үстэй. 한 분만 없는 걸로. За нэг л хүн байхгүй гэж байна. 한 번만 고개를 끄덕였는데. Нэг л хүн сая байхгүй гэж толгойд. 다른 분들은 5그룹, 7그룹 알아서 해 이런 마음인 거예요? Үлдсэн хүмүүс болохоор өө тэр 5 7-гийн нь өөрсдөө мэдээ бид нар мэдхгүй гэж сууж байгаа юм уу? 아니 한 분만 고개를 끄덕였는데. Сая нэг л хүн толгоогоо тогтлоо шүү. Юу болж 아 байна? 대표로 끄덕인 거군요. Яг та бүхний төлөөлөл юм уу? 아담이 죄인의 대표였던 것처럼. Нөгөө Адам нөгөө гим нүглийн төлөөлөл болсон шиг тий гимтний төлөөлөл болсон шиг. 우리 또 이 대표로 모든 분들의 마음을 너무나 좋게 잘 표현해 Яг 주셨습니다. ингээд төлөөлөгч нь болоод бас энэ сууж байгаа бүх хүний сэтгэлийг бас сайхан илэрхийлэх шиг 결코 боллоо. 5그룹, 7그룹만의 집회가 아니죠. За тэгэхээр хүмүүсээ та бүхний хувьд тийм ээ энэ зөвхөн 5 7 дугаар группийн семинар биш 우리 шүү. 대학부의 집회고 Эн чинь манай оюутны семинар. 몽골 교회의 집회고 Эн чинь манай Монгол чуулганы семинар. 구원받은 우리들의 집회입니다. Эн чинь аврагдсан бид бүхний семинар. 같은 마음을 품고 잘 준비해 주셨으면 좋겠고 За тийм учраас та бүхэн маань адил зүрх сэтгэлээр хамтдаа бэлдээсэй гэж хүсэж байна. 특별히 이번에 교훈받았던 엘리사 선지자의 모습을 통해서요. За тэгээд онцгойлоод өнөөдөр сургамж авсан энэ Илиша иш үзүүлэгчийн дүр төрх шиг. 기도 많이 하셨겠지만 더 많이 기도하시고 Та бүхэн маань мэдээч хэрэг маш их залбирсан баг гэхдээ илүү их залбираарай. 항상 사랑하셨겠지만 더 많이 사랑하시고 Өмнө нь ч гэсэндээ хайрладаг л байсан баг гэхдээ бүр илүү хайрлаарай. 그리고 이번에는 더 포기하지 않고 끝까지
전도해봤으면 좋겠습니다. За тэгээ энэ удаа ч гэсэндээ илүү ихээр шантралгүйгээр, илүү ихээр бууж өгөлгүйгээр сайн мэдээ хүчтэй тараагаасай гэж хүсэж байна. 아셨죠? Ойлгоцгоосон уу? 예, 감사합니다. За баярлалаа. 기도하겠습니다. Залбирая. 하나님 감사합니다. Бурхан минь танд баярлалаа. 이번에 또한 복음을 전할 수 있는 귀한 시간을 허락해 주심을 감사합니다. Энэ удаа сайн мэдээ тараах үнцэнтэй боломжийг зөвшөөрсөнтэн талархлаа. 이번에 하나님께서 계획하신 많은 영혼들 또 말씀 앞에 잘 나올 수 있도록 도와주시고 Энэ удаа Бурхан таны зөвшөөрсөн тэр олон сүнснүүд энэ газар үгийн өмнө ирж чадхаа та туслаарай. 부드러운 마음으로 낮은 마음으로 하나님의 말씀을 잘 듣고 구원받도록 은혜 베풀어 주시옵소서. Зөөлөн зүрстгэлээр, даруй дор зүрстгэлээр Бурхан таны үгийг сонсоод аврагдаж чадах тэрхүү боломжийг та зөвшөөрөөрэй. 전도하고 또 준비하고 함께하는 모든 손길들 가운데 은혜를 더하여 주옵소서. Сайн мэдээ тарааж байгаа, бэлдэж байгаа бүхий л гарын үйлс болгон дээр эзэн та зохистой нэгүслийг дүүргэн болгоорой. 이어지는 교제를 통해서도 더욱 우리의 마음을 뜨겁게 하여 주시고 Бас үргэлжилж байгаа энэ нөхөрлөлийн цагаар дамжуулаад та бид бүхний зүрстгэлийг илүү халуун болгоорой. 한 마음을 품도록 도와주시옵소서. Нэг зүр сэтгэлдээ болж чадхад та туслаарай. 자비로우신 주님의 손길에 모든 것을 의지합니다. Инэрэнгүй эзэн таны моторт бүх зүйлийг даатгаж байна. 우리를 사랑하시는 예수님의 이름으로 기도드립니다. Биднийг харилдаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен.